тэр галтгооныхаа хэсэг дээр ямар зохион байгуулалт байх вэ? Нарны тусгал нь хаашаа харах уу гэдэг дээр нэлийн ач холбогдол өгөх хэрэгтэй. За тэгээд дөрөвний хэлдэг нарны тусгал гэдэг гэсэн шүү дээ. Тэр ер нь бол стандартаар айл нь 2 цагийн нар байх хэрэгтэй гэдэг нэг үгнүүд байгаа. За манай дээр болохоор 2 4 гэсэн юм. Ер нь бол 4 цагаас дээш нар тусчих юм байна л гэдэг юм зургууд байсан. Тэгэхээр манай нэг юм юу лээ? Inkscape гэдэг нэг програм байсан. Тэрэн дээр угсаа ингээд нар тойруулаг гүйлгэд үзчихдэг тийм програм байл. Тэрүүгээр манайхан тооцож гаргаж ирсэн те. Нөгөө барилгын бүтэн том зураг байгаа. Тэрэн дээр нь ч гэсэн юу байгаа. Нөгөө нарны тусгалын хугацаа гэдэг юмнууд байдаг. За энэ дотор интерьер дизайны хувьд гэх юм бол ер нь бол нэг юм 50 40 гэдэг нь бол нэг тийм том талбай биш шүү дээ. Ер нь боддоор. Тэр жижиг юм талбай дээр ер нь нэг юм хүн дүнг ашиглах борж гэдэг юм хаарч гэдэг юм мөнгө ашиглахаар юм давчуу жижиг мэдрэмжийг улам төрүүлээд идэг. Тэгэхээр энийг нь бид нар бас төрөний нөгөө нэг сэтгэл зүй гэдэг юмнууд дээр нь судалж байгаа. Нилээн цайвар цагаан гэдэг цагаан биш цайвар саарл гэдэг үгнүүдийг ашиглаж байгаа. Тэ. Тэгэхээр энэ өөрөө саруул уужим том юм мэдрэмжийг өгч эхэлдэг байна. За үндсэн интерьерийн дизайн бол contemporary style гэдэг. Энэ болохоор ер нь нийтээрээ хүлээн зөвшөөрөх интерьерийн төрлийг ашигласан гэсэн үг. Тэгэхгүй нөгөө классикч гэдэг юм уу эсвэл минималч гэдэг юм уу Japand ч гэдэг юм арай өөр юм хийж эхлэхээр хүмүүсийн нөгөө сонирхолтноос нь өөр болчих гээд байдаг. Классик хийж эхлэхээр зарим хүмүүс цочоогоор явчихдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр бүх нийт нь бол ер нь хинтэн ч галагдахааргүй тухтай байх боломжийг гаргаж ирсэн гэсэн үг. За ингээд интерьерийн зургууд нь бол байгаа. За нийт эзэмшлийн зам талбай коридор гэдэг зүйлүүд дээр зураг гаргаж ирж байгаа. За түрүүний яг хилдэг зүйл юм. Хүн орж ирээд тавилганд хортой авчдаг гэдэгтэй адилхан. Хүн гэртээ орохдоо ер нь орцоороо. За тэгээд нэг жижигхэн хөөрхөн жижигхэн лобби хэсгээрээ лифтийнхээс шалтгаалаад хүний сэтгэл зүй ер нь бол нэлээд өөрчлөгдөж эхэлдэг. Хотгоны лифтний ханаас шалтгаалаад. Энэ дээр нь бид нар ямар ч гэсэн ажиллаад за сайжруулсан зургуудаа гаргацсан явж байна. Одоо энэ дээр манайхан тооцоололт хийх явж байна. Одоогийн байдлаар ийм байна гэдэг юм төсөөлөл гаргацсан явж байна. Ямар зэрэг хийх вэ гэдэг нь тэгэл орц лифтээр болцдог те. Тэгэхээр бид нар ямар ч байсан нөгөө төрөний хэлдэг бүхэл юм сэтгэл зүй ая тухтай байх гэдэг дээр нь чиглэсэн учраас мэдээж өртөг байх боломжуудаа хайна. Тэгтээ ямар байдлаар юм тухтай сайхан байх боломжуудыг харна л гэсэн үг. За ингээд аюулгүй аваараа гарч шатууд нь ийм байх юм байна гэж. За ингээд төсөл маань өөрөө хүний аз жаргалтай байх, ая тухтай байх боломжийг нь бүрдүүлэх олон тал судалгааны үндсэн дээрээс нэр слоган төлөлт маань боссон шүү гэдэг зүйлийг ингээд танилцуулгаар хүргэж байгаамаа. За тэрвээ байршлын өөр газар байсан бол энэ бизнес зэрэглэл мэргэлийг ярьчих байх. Гэхдээ даанч бизнес зэрэглэл гэх юм бол түрүүний фар үзүүлэлтүүд гэж тусдаа үзүүлэлтүүд байдаг. Давхар дээрээс нь нэг айл одоо зогсоол 1.5 болоод нэмэгдэх шаардлага болдог. Манай стандарт бол 40 гэж ойлгож бид нар 51% тавтай хийж байгаа. Гэхдээ яг үүндээ боддоор болно дөө тэгт. Тэ. Яаж ч зогсоол болоод тавина л та. Одоо ингээд дотор нь байгаа авто зогсоолуудыг үзэх юм бол 0.6 тал байна гэж бид нар тооцож байгаа. Тэ. Тэгээд тэр 0.6 гэдэг байгаа маань тодорхой хэмжээнд ажлууд нойрхон байдаг, хэрэгцээнүүд нойрхон байдаг болоо тэгээд тэрнээсээ зарж үргэж гэдэг юм. Хийхдээ ийшээ орж ирж байгаа хүмүүс машина их нээлжинд орж ирдээ. Стандарт машин урьдчилгаанд авах уу гэж. Тэгэхээр эхэндээ машингүй байдаг гэсэн. Машин урьдчилгаа тавих зам нь юу юм? Хүмүүс ер нь яг тэгж хэлдэг гэсэн. Тэгээ одоо чи яг ингэж бас стейж ингэж шороон дунд барилж байгаа ш. Тэгэхээр ард нь бол засмал зам, урдуура зам яг хотгон дотор гоё байгаа гэсэн. Шороо биш шүү дээ. Энэ чинь авто замтайгаа холбогдсон байна шүү дээ. Энд яг хаагаараа засмал зам явж байгаа. хаагуур явж байгаа. Зам хажууд миний бодоод байгаа. Алтан дараагийн арт гэж Яг байна. Урд нь тий, урд нь. Энд дараагийн За одоо камераар харуулсан гэдэг. Та одоо Google Earth руу ороод бүр сайхан судалж мөржиж болно гэсэн үг шүү. За Google Earth дээр ч одоо юу орсон байгаа шүү дээ.
зурх. За би өөрөө hotspot цэцчихээ. Нэгний гарууд мөн. Хоног болоод. Аль. 91 гаруй 86. За камераны нээч тэр. Банктай хамтрах ипотек хийх магадлал бидний өөрсдөө хийх шийдвэр. Ипотек гэж одоохондоо ярих болоог байгаа. Ягаад гэвэл ашиглалтанд орох хугацаа нь болоог учраас та бүхэнд илгээгдсэн байгаа үнийн санал бол зөвхөн 6 дугаар сарын 31-ний хүртэл мөрдөж ажиллах нь байгаа. Тэр үр нь бол бид нар цаашдаа үн нэмэгдэнэ гэж харж байна. Ягаад вэ гэхээр төлсний үнэтэй холбоотойгоор нэмэгдэнэ л гэдэг зүйл харагдаад байна. Одоо нэг энийг угаасаа нийтээр масаар авах. Угаасаа чинь боломжтой загвар. Одоо жишээ нэг ингэ жижигхэн тэр цонхны хуваалтын төлөлтөөс шалтгаалаад тэр хүн цонхноосоо унах хэрэгтэй аяг өндөр байсан байгаа байхгүй. Сайн цонхон дээрээс хогоос гисэрж байгаа хүн биш. Уул ийм жинхнээсээ бизнес хэрэгжлийн байршил дээр толгой нь бол арай өөр хүн байгаад байна шүү дээ. Цонхоор ингэ хог ингэ хайж штеп ингэ бүтээдгийнхээ хогийг ингэ харахтаа ташааных нь цонхных нь хуваалт өөрөө ингэ тонгооц юм гисэрж штеп сая тийм. Иймэрхүү зүйлийг ч гэсэн бид нар хотон дотроо бодсон гэсэн. Анх бид нар нөгөө нэг цонхны тактны хаалтыг хийгээгүй байсан. За хийгээгүй байсан чигээр нь үргэлжлүүлээд 3 жилийн дараа юу болох вэ гэдгийг бид нэр ирээдүйд төсөөлж харсан. Тэгсэн чинь нэг нь төмөр хаалттай, нэг нь бор хаалттай, нэг нь металл хаалттай. Тэгээ нэг нь цонхон дээр дидиш тавьсан. Тэгээ нэг нь болохоор цонхныхоо тактан дээр төмөр унжуулаад урагшаа ингээд хүүхдүүдийн хувцас сайхан ингээд хатаага тавьсан. Яг ийм бодтой байх нь дээ гэдэг төсөөл харж байгаа. За энэ хотгоны гоо зүг гэдэг юм байгаа. Энэ гоо зүгээс шалтгаалаад тэр түрүүний энэ амьдрах орчиндөө сэтгэл ханамжтай байн байхгүй гэдэгт нөлөөлөд эхэлждэг учраас энэ солино бодсны үзэн дээр тэр хийсэн гэсэн. Энэ чинь хамгийн аюултай. Энэ хүн бол ухамсартай том хүн. Хүүхэд гэдэг аюул байгаа байхгүй. Тэр бид нар хүүхдэд ээлтэй гэдэг үг оролцсон байгаа учраас цонхны хуваалтай хүртэл цонхныхоо түрүүний төгжээг нь хүртэл хоёр талаараа бодсон гэдэг чинь хүүхдэд зориулж ийн гэсэн. Ер нь цаана. Наал шиг залгаж байна. Тачрах юм байна ч тийм. За яг би өөрөө гिच. За яах вэ? Яс өгсөн юм чи юм чи зүгээр. Өгцөө орчинд нь тохирч ажиллана шүү дээ одоо тэгээд. За яах вэ? Офс чинь томрох юм билгүй. Яг нь дүнсэн сая. За бид нар ингээ камера ихнээс нь цэгцлээ гоо. за юунд хэмжиглээд байгаа юм бэ чи? Тоглож байгаа чи. За яг энэ ингээд манай барилгын ажлууд яг одоо явагдаж байгаа юм. Эндээс нь харъя. Энэ бол манай түрүүний А8, энэ ч Б2, энэ А9. Одоо энэ А10 орж ирэх гэж байна. Тэгэхээр энэ талбай жоохон чөлөөлөх хэрэгтэй болж байгаа. Энэ том арматур хүнсэн хийцийн үдэлцсэн. А6, А7, Б1, Б2 ингэ явж байгаа. Цаасан мөн цонхнуудаа хийчихсэн юм шүү дээ. Энэ нөр ингэ цонхнуудаа хийчихсэн. Одоо чи эндээс харах юм аа. Эндээс хараад арай гоё яригдана таа. Гэлцэх юм байна дөө. За одоо ингэ урдаас нь харуул. Энэ одоо бууж гинөө. Тэр замыг харж байна үү? Энэ авто замын төв зам ингэ явж байгаа байхгүй. Энэ алтан тариа үлдэр байгаа байхгүй.
Эний наа чинь одоо эний эдэлтнийх юм уу сутаа зах ингээд 5 шарын зам чи ингээд явж байгаа л гэсэн юм байна. Хотхон руу ордог те ганцхан юутай байх нь. Хотгон орц гарц 3 юм байна. 3 байна. Угаасаа 3 байна. Тэ. Энэ ийшээ гардаг нефтийн зам гэдэг байдаг байхгүй юу? Энэ нефтийн зам. Ийшээ ингээд алтан тарай. Ийшээ ингээд урагшаа гарч зам байгаа л гэсэн үг. Энүүгээр нэг нь гарч ирнэ гэсэн үг. Энэ сургуулийн энүүгээр. Энд чинь ингээд алтан тарай хэсэг. Энд чинь ингээд нефтийн хэсэг рүү орж ирж байгаа гэсэн үг. Тэр бол дээр хаалттай авах уу те. Одоо хаалт хийнэ л гэж үзэж байгаа. Одоо энэ манай нэг хуучин группийн офс хгүй бид нар энэгээр нь ер нь энэгээр чинь барилгын хүмүүс явж болохоор ингээд гадна талын албаар ингээд чулуун юу юм чулуун гадна талын албаар хүн дээр унах вэ гэдэг аюулгүй тордтаад хөдөлгөөн орснуудын бүгдээ суулаад авцсан байгаа. А нөгөө талдаа болохоор бүтэн ийм хулга борлуулалтын юу болцсон байж байгаа. Энэ хилээд байгаа нь би хоёр нь Одоо хурц ирээд доторхын үзье гэдэг юм бол байшин руу л оруулахгүй бид. Оруулахгүй. Угаасаа нүд нь гаднаасаа харж байгаа учраас тэгэл шоврум байх уу? борлуулалтын шоурум таад дээр энэ дотор гаргаж өгч байгаа байхгүй юу? Тий. За энэ ингээд дээшээ 4 давхар руугаа гараа явчлаа. Энэ бас ингээд 3 энэ 4 давхар энэ ингээд нэгдсэн дундууraa зөксөлтэй 2 давхар нь гарцсан 3 руугаа орчих. За нэг рүүгээ суураасаа гараад нэг рүүгээ явчих. Энэ ингээд 4 рүүгээ орчих. Тэгээ нэгдсэн зөксөлөхгүй. Зөксөлүүд нь бүгд 400 зөксөл нэгдсэн зөксөл юм уу те? Өнгөө ингээ 3 блокныхаа доо. 3 блокны тус-тустай хартай байна. Одоо ингээ цонхны ажлууд ингээ суугаад эхэлсэн гэж байна. Төрөний хэлдэг нэг цонхны хуваалт гэдэг байгаа. Одоо тэн дээр гарсан асуудлыг хэлж гин гэсэн. Энэ өөрөө ухаарсан хүүхдээ өөрөө хэдэн сантиметр өндөртэй байхаас эхлээл бодсон гэсэн үг тэгэхээр. Энэ 24 цагаар ингэж юм те. Энэ 24 цагаар ингээ байж байгаа. За энэ бол манай ингээд камер. За таад маань түрүүн яа нэг метр зэтэр асуугаад байгаа юм. Яг байшин Яг энэ чинь зөв шүү дээ. Асуухан зөв юм чи. Би жоохон маад нэргэж хүн байгаа болохоор зарим эмзэглэх үед тэгдэг шиг. Энэ манай нөгөө хуучин группийн офс гэдэг нь инээл хэсэг. За зэн дээр чинь арай шинжлэхтэй байгаа юм шиг те. тийм л байна. Map дээр шинжлэгдсэн л үлээ. Гэхдээ Эрт дээр энэ бол эрт дээр энэ хоёрын орныг л харахад болж байна. барилга метрээр асуусан. Тийм 30 м гэдэг нь энэ хоёр наа. 30 метр гэж шүү. За. Тэс нэмээд юм асуучихгүй. Одоо энэ сангийн асуудлууд чи ер нь сүүлийн үед амар асуудалтай болдог юм шүү. Би өөр дээрээ ингээд мэдэрсэн байхгүй юу? Би сангийн шуумны одоо нөгөө хуучны энэ байлгуучин болохоор шууд доошогоо ингэж айлууд хоорондоо явд юм шүү дээ. Үндсэн сангийн шуумууд нь. За, босоо шуум, босоо хөвтэйг хоёр шуум байж байгаа. За. Нөгөө хөвтэйгээр нь явгууд амар олон асуудлууд тэн дээр ингэж гард юм байна. Тэр бүр тийм хөвтэйгээ нүд нь болохоор нөгөө маргалийн хэлэлцэлд оронгуудаа аюух ус үздэг юм байна та. Шоо. За тэгээ нөгөө тэрий ч одоо би бас сангийн инженерүүд урдуур ороод яриад байлаас буруутчих. Тэгээ бид нар стандартын дагуу мэдээж тэр чин барилга хүлээл гэж өгөөд 3 жил чинь барилгын компани өөрөө хариуцдаг шүү дээ. Гэхдээ бид нар 3 жилийн настай хийж өгөхгүй бодно те. Тэгж л юм. Бид нар нэг юм даваа тал үүсэж байгаа нь бид нар нөгөө өөрөө түрүүний хэлдгээр айгүй олон том үйлдвэрүүдийг бүтээн байгуулад хийгээд явсан. Тэгэхээр хятад талдаа бид нар нэлээд хамтын ажиллагаа сайтай хүмүүс яваад байдаг. Тэгэхээр тэр компаниудаас бид нар түрүүний хэлдэг стандартын хангасан тийм л материалуудыг авч хийнэ л гэж. Одоо нөгөө ямар ч байсан яармагт баригдажсэн төслүүдээ сайн инэ л гэдгийг нь бол мэдэж байгаа. Өөр асуултууд байна уу? Тавгаад байна уу? Үйлдвэрийн нөхцөл дээр та юм ярьж явах шиг байсан байна. Төлбөрийн нөхцөл.
Нэ тэнтэй. Асуултуудаа асуу. Тийм төлөвлөгөөнийхөө дагуу та хэдийн нөгөө бас төлөвлөгөөг харж бид хэд маркетингаа давхар яаж тэгэхээр тэгэхээр та ер нь бид хэд тусдаа контент ч юм уу юмнууд хийвэл яах вэ? Бид нар маркетингийн том компанид ажлын төлөвлөгөөнүүд бүгдээрээ гаргачихсан байж байгаа. Энэ таад тус олно гэхээс биш. Нэг таад бараг дахиж тусдаа юм хийгээд авах шаардлагагүйгээр л хичээж байгаа гэсэн үг. Мэдээж дотроо өөрсдийн борлуулалтаа нэмэгдүүлэх, дотроо хүн болгоны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд тэр хүн яаж ажиллахыг нь бол бид нэр нэг хориглохгүй. Улаанцаа харин худлаа юмээр яваад идэх ч гэдэм юм. Худлаа амлалт өгөөд яваад. Бидний нэг юм ёс зүйн нэр хүнд гэдэг нэг төрөний юм ярьсан шүү дээ. Бидний өмнөөс хүн худлаа ярихыг бол бүр яаж зөвшөөрөхгүй. Нөгөө ашигланд орох хугацаа энийг бол наашлуулад хийлээ зарцсан. Яг тиймэрхүү асуудал гардаг. Давхар юу гэдэмтэй нөгөө зараагүй байгаа байрнуудыг баахан бүглээ зарцсан болгоцсон. Нэг юм дээр хоёр зарцсан. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь танаа борлуулалтын чи энийг хийж өгнө гэж хэлсэн штэ гэж ил хотлоо ярьсан юм гарч ирэх үү гэдгээс үл яригдчих. Амлалт өгч болохгүй. Үгүй бидний хэлсэн юмыг бол хийж болно. Бодитоор хэлэхгүй. Тийм юм бас. Борлуулалтын бас юм зарах газар бас найлч магадгүй зардуу их бас хүлээлт үүсэхгүй. Энийг чинь солиод өгчөө гэд хэлчихсэн юм бэл. Тэгээ борлуулалтын ингэж харж ирсэн. За та чинь обон жоохон таалагдахгүй нөө. Та ямар обон дуртай шар. Шараар нь солиод өгөө би хэлчихё гэд урьдчилгааны авцсан байж байгаа талууд байдаг хгүй. Яг энэ нарийн шээгүй бодтой би жоохон хэдрүүлж гэж магадгүй. Тэгтээ яг тийм болсон байдаг. Дараа нь тийм байхгүй. Тэгэхээр чи бас нөгөө обоо юу наахаас өмнө айлууд өөрсдөө бид нар ийм обоор наалгыг авчирдаг гэж болохоос сольж өгч байна. Үгүй дээ. Тэд байх юм уу паркет нэг жишээлбэл. Тий. Хавтангаараа хийх. Хавдаг. Хавдаг шүү дээ. Хавдаг гэсэн юм. Юу н? Ийм автан үстэй. Үгүй. Таачаас мэдээлэл яриад тахлаар чи одоо сонсоод байж хэлээсээ. Ингээд ийм гайхлаа одоо. Хавтангаараа биш юм уу? Үгүй. Апа. Тусдаа гипсэн. Таацсан зүгээр уналтаа таацсан л гипс. Уналтгүй. Харин та тэгэл миний өмнөөс л мэдэж баах юм яриад гарч гайхаад байл. Үгүй, ерөөс уналтаа таац байгаагүй. Тийж харсан. Тэгээд Том өрөөндөө тэгвэл хавтан байна дээ. Багхгүй. Тэгээ эко автгаа хаана. Хин эко авт юм гэсэн. Ханаа нэгэд за яах вэ? Одоо хараа нэг юм яриад энэ заа. Би тайлбарлаад үгүй. Хавтан гэдэг үг чинь өөрөө олон төрлийн хавтан байж болно. Бид нар гипсэн хавтан гэж байгаа. Гипсэн хавтан чинь энэ тэнд ашиглагддаг. Тэгтээ заавал таацанд бид нар хийн гэсэн үг яриаггүй шүү дээ. Өрөөний наан цаана ариун цэврийн өрөөнд дотор чинь ингээд ариун цэврийн өрөөнд дэр чинь ус чигний хамгаалалтаа ногоон өнгийн хавтан ингээ хийгээ явдаг шүү дээ. Бид нар хийгнэ гэж хэлж байгаа. Тэд нар өөрсдөө бид нар үйлдвэрлэсэн чанарын одоо аюулгүй байдалтай гэсэн зүйлээ хийнэ гэж байгаа. Та тэгээ хавтангаа яг хаана хийж өгөх вэ? Яг гэр дотор чинь зөндөө ийм хэсгүүд гарч ирдэг. Гоёлын юм хийсэн. Гоёлын гипс автан манайх үйлдвэрлэдэг вэ. Тий. Хавтан дотроо өөр юм аа. Тий. Зөвхөн нэг орцгон сэтгэл гоёлын хавтан байгаад байгаа байхгүй юу? Бас туул нь яг. Тий. Тийм. За баярлалаа би. За баярлалаа. За тэгээд асуух юмудаа нэгсээ асууж дахиж би та нарт толдохгүй хаа. Одоо нөгөө юу төлбөрийн нөхцөл дээр асуух юм уу? Төлбөрийн нөхцөл За яг. Нэг чиг обоо байх юм байна, нэг чиг паркет байх юм байна. Нэг чиг хөлтөө байх юм байна. За уналтаа та заахгүй. Содоо ярьж авахгүй. Тэгээл ба чи юусэн. бодвол нүдэг хэрэлтэй л хата тий. заахгүй ч тийм. Нүдэн гэрэл чи өөрөө гипсэн таацан дээр суугддаг байхгүй юу? Дотроо ташаа гэрэлтэй авсан юм даа. Бид нар дэрийг гэхдээ яг судлах явд судалж байгаа. Нөгөө нэг Бид нар тэгвэл үн чинь нэмэгдэж байна. Үнэ нэмэхүү тэгээд авах их бол тэгээ өөрийнх нь асуудал болчихно. тэр тэгээл авах л та. Тэгэл орсон ажид юм бүр өөрөөсөө. Алиг асуух юм. 1.6% хүртээ гэдэг дээр 60 сар. 60 Төлбөрийн нөхцөл өөр нь яригдсан. Тэгээд
Өсөд бол ярьсан. ойлгохгүй Энийг шаардсан юм уу? 60 сар тэгээд 1.6 бусад Тэрийг яагаад бусад компаниуд тэгж тооцоолсон юм? хүүгүү зүгээр 36 сар хахад манайх ягаад 60 сард 1.6 өргөлтэй. Ингээ орж суусны зээлээ бүр тавьчихсан. Үгүй бид нар ингэж л хийнэ л гэж. Бид нар мөнгө урсгалаа тооцож үзэж байгаа гэсэн. Бид нар дахиад нэг юм хэлэхэд энэ байшингийн чинь өөрөө ашиглагдаж байгаа материал, төлөвлөл, гадна хийгдсэн ашиглаж байгаа зардал бүх юмнууд чинь өөрөө санхүүжилтийн зардалтай. Тэрийг бид нар бүгдээр өөрөө даагаад явах юм бол энэ байшингийн энэ үн чинь магадгүй 3 сая 900 болчих гээд байгаа. Тэгэхээр энийг бид нар нэмэгдүүлэх тулд юм хийж байгаа. Зардлаа нөгөө талдаа тавьж байгаа гэсэн. Хөлт эзэн дээр 30 40 30 гэсэн сонголт нэмж болох уу болохгүй юу? Нэгэнд батлагдсан бол одоо энэгээр л амт шүү. 30 40 30-аа. Тий. Урьдчилгаа 30%, ашиглалтанд ортол 40%, ашиглалтанд ортолтын дараа 30% тий. Тэгэхээр хэсний дараа юу? Тий. Яг хөө тэр бид нар ярилцж үзэж болох байх. Тий. Мөнгө урсгалын тооцоолт хийж үзнэ л гэсэн. Төрөний хэлдгээр энэ борлуулалтаас шалтгаалаад дараагийн материалын худалдаа авалт, дараагийн төслийн хөрөнгө оруулалтууд явж байгаа. Дээрээс нь ер нь бол одоо юмны үн бодох гэж байгаа шүү. Та бүхэн мэдчихэж байгаа бох тий. Төлсний үнээс шалтгаалж болох. Өмнө нь бол яг угаасаа нэмэгдэн шүү дээ. Тэнгүүд энэ нөхцөл гэж нөгөө чухал юм байгаа. Энийг би ингэмээр байгаа байхгүй юу? 36 сар болгоод ипотекийн зээлнээс жоохон өндөр, энгийн орон сууцны зээлнээс жоохон бага, дундуур нь тавиад хүүгийн бүр бууруулад одоо огт хүүгүүх нь хаашаа. Ер нь орон сууцууд тэгж зараад байгаа. Зөндөө хотгонууд байна л да 5 6. Баян зүрхээр одоо тэгэхээр 4 5 хотгон байна. Яармагт ямар хотгон бэлээ? Саруулт энэ. Саруулт энэ чинь 60 сар өмнө хүүгүү гэж байгаа. 60 сар мар хүүгүү. Надаас нэр үн хотгонуудын мэдээллийг асууж болно шүү. Би харилж гэж болно нэрээ. Тэгэхээр миний жоохон тэгмээр л байна л да. 36 сар болгоод жоохон би бодж үзье надад чинь. Болохгүй. Болохгүй тий. Гэтэ 36 гэдгийг арталт нь хүүгийн нөхцлүүдийг өөрчлөх нүггүй юу? Урьдчилгааг нэмж таарна гэсэн. Тий, урьдчилгааг нэмдэг ч юм уу тий. Гэтэ хараа нэг юм харах хэрэгтэй байгаа. Энэ эхний ээлжинд яг хинд зориулагдаад байна вэ? Хиний төлбөрийн нөхцөл дээр тооцсон бэ гэдэг зүйл чинь эхэлж чухал байгаа юм. Персона буюу нөө хуу яг худалдаа авч хэн бэ гэдгийг харсан гэсэн. Энэ түрүүн эргэн тойронд байгаа үйлдвэрүүд байна шүү дээ, тий. Харваа хүнс, Мах импекс, Хямны үйлдвэр. За Айсмарк. За яг зарим Тесогийн компаниуд нөөцлөө. За ортолт нь байгаа ач ангаах ухаан. Хажууд нь бол хуучин гахаан ферм, хажууд нь Цахиур гэдэг хуучин савнгийн үйлдвэр. Гэхдээ одоо байгаа ортолт нь Smart Warehouse гэдэг нэг юм байгаа. Хөөсөн цэрэг үйлдвэр байгаа. Нефтийн агуулга байгаа. Тэгээд энэ ч нэг топ хүнсний дэлгүүрүүд байгаа. Зам дагуу байгаа. Ингээд сутаа захын үйлчлэгч нар тий. Ингээд энэ хүмүүсийн орлогын дунд чинь түүж аваад хувийнхнийх нь орлого дараа нь өрхийн орлогыг тооцож аваад тэгжээж энийг бодсон гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө хүмүүсийнх нь орлогын түвшинд нь таарж нөхцөл бодсон. Тэр хүмүүс сард хэдийг төлж чадахгүй гэж бодсон гэсэн үг. А энэ хүмүүс хэрвээ ипотек дарах юм бол сард сая 200 төлж чадна. Урьдчилгаа 80 сая төгрөг. 30 жилээр авах шүү. А хэрвээ энэ хүмүүс энгийн орон сууцны зээлээр авах юм бол яг сая 200 чинь сая 174-өөс бараг 2 сая 400 болоо нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чи тэр төрөний хэлдэг 36 сар гээд бүр ингээ урагшин татчихлаар энэ хүмүүс чинь сард хамгийн багадаа бараг 20 орчим сая төгрөг төлөх болчиход байгаа байхгүй юу? 20 сая төгрөгийг тэнцээ байгаа ажил хийдэг хүн төлөхгүй юу гэдэг асуудал болоо авчихна. 36 төлөлтөө сар тэнцүү хуваах юм зүгээр. Тэр нь бол бидэрт хэрэгтэй тэнцүү хуваад бидэрт хэрэгтэй. Гэхдээ 100 50-ыг өгөөд 60 сар тоогохоор бараг 3 сая гаруй төгрөг сар төлөхөр. Метр квадратаас шалтгаалаад 3 сая энэ 3 саятай. 3 сая 40 дэнүүд нэг тэгж хасчихсан. Та одоо бодоод үзчихгүй түрүүний жижиг метр квадратаар. Бисаа 46.14 дээр бодлоо. За 46.14 хэд байлаа за 14-гээ бодчихлоо. Энийг метр квадрат 3 сая 500-аар өөрчилчихье. Одоо үн байгаа чинь 3 сая 400, 3 сая 500 гэдэг янз янз байна шүү. 500-аар нь би болоо гэдэг 161 сая гарч. Энийг эндээс 50 сая урьдчилгаа өгч л тоо. Тэгэхээр 111 сая. Энийг 60 сард хуваах гэж юм тий. Хуваахын 60 сар. Сард сая 858. Энд дээр 1.6% хүүгээ нэ. Хүүхэн үнцэн юунасаа бодсон шүү дээ. 161 хэд байсан блэ? Тэгэхээр тэр дунд цайл нь та тооцоолсон байгаа гэсэн үг тий.
Яг тэр хэсгийн дунд цалин ер нь 2 сая 400 таа өрхөө орлого 4 сая таа байхгүй тий. тэгэхээр 4 саяас 3 сая 200 өгчөөд цаана та 800 мянга тэр хүмүүс амьдрын Үгүй яах вэ? Тэр хүмүүсийн өрхөө орлого бисээ дундчилж хэллээ шүү дээ. Тий. Дундчилж хэлнэ гэдэг чинь төрөний хэлдэг дээш орлоготой ч хүмүүс байгаа доош байгаа. Тэгэхээр доош хүмүүс нь ганцхан манахаас гэлт өөр орон сууцд хөдөлж авах чадвартай хүн биш байна л гэсэн. Тэгээ тэр хүн чинь бас тодорхой хэмжээний машин тэрэг оролцуулъя, ингээд хийе гэдэг юмуд орж ирж байгаа. Машиныг за одоо энэ нөгөө бартер сонсож байгаа юмуд нь одоо зах зээлийн үнэлгээний хэдэн хувийн хуваар нэмэлж авах вэ? Одоо нөгөө машины ч одоо 100% өгсөн байгаа шүү дээ тий үнэлгээ. 60 сая бол 60 саях нь 80% нь 30% нь. 30% та. Тэгэхээр одоо үнэлэхээр бид нэр 14.4% болгож авна. 14.4. 30 сая төгрөгийн машиныг бид нар 14.4% болгож авах хэрэгтэй гэж байгаа. За яагаад ийм байгаа вэ гэхээр за хүмүүс яг зах зээлийн судалгаа ихт ингэж идэг. 30 сая машины өөрөө 30 сая гэж үнэлдэг. Тэрийг хаанаас харсан бэ гэхээр үнгүүцгийн хэмнэн дээр за яж тэр өрсөлд ярьчих. Үнгүүгээс гэж яриад идэг те. Тэгэнгүүтээ хэрэг үнгүүгээс авч байгаа хүмүүс чи бэлэн байраад очихоор 25 төгдөг те. Нэг асуудал нэ. Хоёрт бид нар бартер тодтолдож аваад тэрийгэ буцаж зарж борлуулахдаа цаашаа зуучлалын хөс төлдөг. Нэг. Хоёрт бид нар нөөтийн татвар төлдөг. За хэрвээ бид нар том орон 12-аас 14.4 ингээд бид нар түрүүний нөгөө зуучлан борлуулах 2.2 орцсон. За тэгээд тэрнийхээ 10 үйл хөдлөх байхаараа үйл хөдлөгийн 2% нэмэгдчихдэг тий. 2%. Тэгээд дээрэс нь 10% дахиад ингээд нэмэгдэж явчихдаг. Яг 30 сая машиныг өөрсдөө дигдэм үү бартад оруулж ирэхдээ 35 гэж оруулаад иртээ тий. Тэгэл 30-т нь өгчвөл 30-д өгчлөө гэж гараа авчдаг байхгүй тий. Бид нар айгүй олон тэгж алдсан гэх юм уу. Тэгэл бид нар буцаага цаашаа ингээд зархлаар тэрүүрээ зарагддаг. Тэгэнгүүтээ тэгэл нэг хідэн гүйцэтгэгч нартай муухай царилал өгөө. Нөгөөд нь дахиад цаашаа үнэ болоод зарна. Тэгэнгүүтээ өөртөө манад өгж байгаа юм үнд нэмээ зарна. Тэ. Тэгэхэр чи ингээд хоос өртөг нэмэгдээд идэх байхгүй. Бүтээгдэхүүний чинь метр квадрат нь 3 сая магадгүй 400 тооцож байгаа орон сууц машин бүгдээрээ 14 орчим хуваар баг зах зээл юм. Орон сууц цалин газар одоо юу үлгөдлөх. Яг газраас нь шалтгаална. Тэгэхгүй бол газрын зуучлан борлуулахдаа 5.5 хүртэл байдаг гэсэн. Тэгээд дээрээс нөгөө эзэмшихүү өмчлөхөөс хамаарат дахиад бас нэмдэг тий. Машиныг шууд ченжийн үнээр бодож авах боломжтой. Буцаагаад гаргах ченж нь байв. Бид нар тэрийг нөгөө хүмүүсээс асууд юм аа. Үнүүцгийн юмнаас ганц асуухгүй шүү дээ. Дахиад нөгөө хөдөлтөн борлуулдаг манай урд нь хамтарч ажиллаж байсан хүн амтэр. Энэ машин хэд төгрөө үнүүцгийн юмн дээр 40 гинэ өсч. Хөө наа чи 27 хөрөөл их юм ч гэдэг юм. Өөдөөс тийм ярьдаг байхгүй. Тэр өөр нь авахлаа. Надад зүгээр тийм хүмүүс байдаг байхгүй. Миний шууд үнэхээр хул гэж байхгүй. Одоо ченжин тэдээр ингээд яг энэ үнээр их юм бол болно гэдэг юм бол манайхыг тэр үнээр нь авах гэж байхгүй. Тэгээ худалдаа авах чинь бэлэн байвал тэр үнээр нь авах гэж хэлээ. Дунд нь тэр нүуний зуучлал мочлын илүүд янз юмуд орж ирэл тодорхой хэмжээний дүү нэмэгдэнэ. Харин тэгдэг бах те. Нэг машин дээр 500 мянга явчихдаг шүү дээ. Баада те. Парадо дээр л их нэмд юм шүү дээ. Ханзаараа харахлаар. Тийм. Ер нь парадод нэмэгдэн 300 600 дээр нэмэгдэн. За шин юунд дээр бартерын байрнууд юу нэр байгаа л тэрийг бас бид дөрөв ажиллаж. Бартерын байр хэр хэмжээтэй байгаа вэ? Тэгээд манай зах зээлийн үнэлгээнд бартерын байрнууд нөлөөлчих үедээ гэдэг эрсдлийг хэдүүлээ ярилцж байгаад яаж хамгаалах вэ гэдэг юм а тэнтэй одоо ярилцъя гэж үзсэн. Бид нар болжгүй бартер өгөхгүй байгаа. Урд нь манай нөгөө буцад төслүүдээр орж ирсэн бартеруудыг л оронд нөгөөл яваад байгаа л та. Гэхдээ яг бидний тэр бартер чинь дуусч магадгүй. Тэгэхээр бид нар бартерыг 3 сая 600-аар өгнө өгсөн байгаа. Нөгөө газартаа. Яагаад 3 сая 600-аар өгж байгаа вэ гэхээр зах зээлийн бодит энэ үнэтэйг ойрхон байхгүй болвол бид нар тийшээгээ 4-гээд мөхчдөг ч гэдэг юм уу. Нөгөө талаа охирохыг хүсээгүй. 4-гээ өгчих юм бол нөгөө нөхдөд чинь манад өндөр үнэлгээ өгснөө савтл үнэ болгож ирдэг те буцаагаад. Тэр харьцлаас олдуулж байгаа. Хэдийгээр бид нар өөрийнхөө төслөөс бартерт гаргаж болно. Тэглээ гэхэд борлуулалтын компаниараа игнэл гэдэг зүйл хэрэгжиж байгаа. Тэр хуваараа зарж болохгүй гэж байгаа юм тийм. Хуваараа зарж болно. Гэхдээ
Тэр хүмүүс чинь тэгэл нөгөө нэгдсэн борлуулалтын сугаар явж шүү гэдгийг бид нар анханаас нь анхаарлаад хэлчихэж байна. Хуваараа зарлаа хэрэг ах トゥ дэ дүүдэ юмүүдээ гэл нэг ойрын хүрээлтэд зарахыг бол бид нар тасаас хааж болохгүй шүү дээ. Захиалгын гэрээ шилжих нь нэг удаа яваа гэсэн л ерөөсөй байхгүй. Захиалгын гэрээг бид нар яг нөгөө баартертай тохиолдолд нэг 2 хүртэл байж болох юм шиг байна гэж харсан. Манахаас ингээд нэг захиалгын гэрээ тэр нэг компани руу шилжчихээд тэр хүн дахиад цаашаа шилжүүлж зарах гэхлээр нэг одоо үгүйгээ хаагаад идэг шүү дээ. Тэр бас жоохон хүндрэлтэй юм байна. Нөгөө талдаа хүндрэлтэй юм байна. Бидний зүгээс тэрэнд нь юу хийж юм гэхээр бичиг заасны л асуудал яригдана. Миний гарын үсгийн асуудлууд яригдаж байгаа. Тэрэн дээр нь бид жоохон яатан байгаад үгүй л гэж. Үндсэн гэрээ шууд тэндээ байгуулагдах юм уу? Альсвал заавал дахиад тань руу бөөнөр очиж нэг бүтэн ирэхгүй бол эхний ээлжийн цаасаараа явъя л гэж. Тэ. Яванда и гэрээ зэг юм. И гэрээр орч, октагонээс и гэрээр орч гэж боддог. И гэрээнийх нь бид нар нөгөө ирэх мэрхийг авцсан байж хамгийн гол нь танах өөрсдөө тоон гарын хэсэгтэй. И гэрээ одоохондоо нөгөө улсын бүртгэл рүү бүртгүүлж болохгүй. Заавал цаас хэрэгтэй байхгүй юу? Цаасаар гарын хэсэг зогссон байна. Тэрнээс бусад тохиолдол бол шатагдчихж байгаа. Тэгэхээр бид нар заавал нөгөө бодтой тамга үзгээр бичсэн гарын хэсэгтэй байж захиалгын гэрээг ойр дээр авахтаа улсын бүртгэл давж шилдэг шүү дээ. Тэр игэр бол тэрэн дээр бол болж байгаа. 2 3 төрлийн байгаа байхгүй юу? Мон сертифийн одоо худалдаа авч гарч захиалгын гэрээ шууд газар дээр шилжүүлж авъя гэх тохиолдолд заавал тань дээр авч шилжүүлэх юм тий. одоо нэг бөөндүүлээд 7 хоногт нэг удаа айдрал гэж шүү дээ. Тэгэхээр аюу бөөндүүл Тэрийг бас ярилцсан. Тэгэнгүүт одоо хүмүүс нөгөө урчлагаа ихэнд бол гэрээгээ баталгааж нэ дараа ер нь хийн гэдэг байгаа байхгүй юу? Одоо манай мэдээж тийм дээ. Юунаас бол тийм. Тэгэнгүүт бид нар аль болох орж ирсэн хүнийг тэр доор нь баталгаажуулаад аль болох нөгөө төлбөрийг авдаг ч юм уу те. Би нөгөө нэг гарын хэсэгтээ тамхтаа өгчөж болох байхгүй юу? Хийдийг ч гэсэн те. Тэгэж байна. Тэгтээ тэр чинь тэгтээ яач штэ. Я брокер оунерт нөгөөд те бидний зөвшөөрсөн нөхцөл ингэж байна. Энэ дээр гарах юм бол ингэнэ гэдэг асуудлын хариуцлагыг бид нар хоорондоо яриа шийдчих болно те. Тэгэхээр жоохон дэвшлээд байгаа 30 хоног гэсэн юу байгаа. Тэр заавал 30 хоногтой бүгэлж байгаа гэсэн гэдгийг л ойлгуулад байна тий. Энэ ш бэлэн төлөлтөрөө энэ үү тий. Бүгэлэх биш ээ. Энэ яг энэ 30 хоног гэдгийг ер нь зүгээр шууд авч явах буюу шууд орж ирүүлэх зүгээр. Бид нар энийг шууд орох нь зөв. Энэ юу болцсон? Тэрийг та 30 хоног гэдгээр ойлгохгүй байхгүй. Энэ одоо чинь 3 тэрбумын хаансан дээр илүү хэрэгддэг зүйл байхгүй. Нөгөө банкны өндөр дүнтэй гүйлгээний процессын асуудлууд гаднаас мөнгө шилжиж орох ч гэдэг юм уу. Банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээ та нар мэдж байгаа шүү дээ. Математикийн асуудлууд яригддаг болохоор тий. Юун дээр урчлагаан дээр ер нь хамгийн багадаа хийх гэж ярих вэ? Хамгийн Энд ч юм аа шүү. 30 Энийг л баримтлах юм уу тий? Тийм. Тэгээ 30-аас дээш байх юм байна. Тэгвэл одоо зарим нэг хүмүүс 10% өгчээд 5% өгчээд систем хуваар гаргаад үг эднэр янз бүрийн юм ярьж орж ирж шүү дээ. Тэр тохиолдолтой явах байлаа. Тэгээ одоо энд байгаа нөхцөл ашиглана гэсэн үг байхгүй. Тэгээ зарим үнэхээр боломжгүйс ор хэлэх шүү дээ. мөнгө төлөвлөж ирлээ. Уул нь бол бид нар нэг юм харж байгаа нь тэр үнийг нэг зоригтой болгоод гэрээжүүлээд 5 сая төгрөг ч гэсэн авчих юм бол төлөлтөрөг ороо авчих нь үнэн. Гэхдээ Гойсолтой болоод тийм аа. Тэр үний 5 саяг яах вэ гэл доош нь дээш нь болгох уу гэл өөр болгох. яг үнэхээр авах гэж байгаа юм бол тэгэл олоод ирт юм дөө тэгт. Зарим хүмүүс чинь ингээд гэрээ зараад яваад байдаг нөхдүүд байдаг шүү дээ. Гайгүй байршлууд дээр 5 сая төгрөг гэж бөглөлч өнгөдөө байр зарна гэдэг гадар давхар явж идэг хүн байдаг яг бодтой. Тэр нэг аялуулсан гэсэн болохоор зүгээр л гэр бүлийн 2 хүн юм уус тий. Тэрийг одоохондоо бид нар ярих хэрэггүй ба. Одоохондоо яриад хэрэггүй. Энийг бид нөгөө аль бие усны маркетингийн компанид ажил эхэлжээж ярина тий. Энийг бол та ерөөсөө бити хүнд чилээрэй гэсэн үг. Зүгээр гэрээг нь хийгдээд явсан тохиолдолд тэр тоонд нь оруулаад суланд нь оруулдгаар орчин. Энэ нөгөө маркетингийн ажилд уйлдах хэвээр. Та ам яриад идэг гэсэн чинь маркетингийн хөтөлбөр дээр нөгөө компани байхгүй болчих худлаа ярьсан болчих шүү дээ. Тэгэхээр энийгээ сайн хараад байж байгаа. Маркетингийн үе шаттай эхлэх зэрэг эхлэх хэвээр. Борлуулалтыг бол төрүүлээд игээд орж ирээд жигдэр хугацаанд нь эхлээд бэлэн байлгаж байгаа байхгүй. Дахиад шүү дээ. Тийм үү? Хамгийн нийтлэн зөө. Тэр чинь угаасаа юу юм бэ? 20 хүн л юу нэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр наа энэ хоёр чинь уялдаа нэг ямар уялдаа байгаа вэ? 20 шүү дээ. Спел нэг болоо гэсэн байгаа шүү дээ. Тэрэн дээр хамгийн онцгой нөхцөл 30% төлөлт хийгээд хөдөлгөөний 70% 60 сарын хугацаанд
Хүүгийн хувьд эзэнгийн нэхлээ. Энэ дээр нөгөө наа чи 15 хүн шүү дээ. Энэ ягаад 20 болцсон явж байгаа. Одоо 20 л гэж өгсөн. Уг наад чинь үл чанд манайхан хоцордсон мэдээлэл өгсөн байна. Хоочсон мэдээлэл өгсөн. Тэгэхээр чинээр аваад үзсэн. Нэг өөр юм байхгүй дээ. Одоо нэг хавс аваад өчөж. Тэр л өөрчлөгдсөн та. Өөр юм байхгүй. Тэгэнгүүтээ би гол ахад наац нөгөө Наша. Энэ үү? Энд чинь нөгөө нэг дараа таван байдаг. Заач полиц. Нот цатал.